Яруу найрагч шилжих байх ёстой, яруу найрагч тугших байх ёстой гэж Оросын яруу найрагч нэг үг өгдөг. Тэгэхээр шудраг ус хүмүүс дандаа таны нэг шүлгийн мөрөөд хийсэн чинь одоо атгах чулуу надад байдаг бол аль нэг одоо ондох манах байсан. А жишээ нь өнөөдөр танд энэ атгах чулууг одоо өглөө гэхэд одоо ямар хүмүүсийг одоо тэр чулуугаар одоо хамгийн түрүүд онох вэ? Атгамжтай цөөхөн чулуу өгөх юм да. Гадаадын тодолтыг хийж байгаа хүмүүсийг л тухайд нь гүйчмэрсэн гэдэг тэднийг бол их хөрмөөс уруугчдал гэж боддог. А бас шашин мөрхнөөс урууж харийн шашин дагаар бол эцэг дээдсийн олон одоо 100 мянган жилийн ишрэл шүтлэг дээдлж явдаг юм хөдөлж байгаа хүмүүсийг гомөрсөн тэр над их олон чулуу хэрэгтэй болоод байна да. Нэгэн чулуу зөөхөн болохоор ганц нэг өгөөд яах вэ? Тэгэхээр таны өвөг дээдсээс мэд их хөрмөө хүлээж авсан бүрээч нартай хүлээлгэж өгнө гэж. А энийг та яг хэдэн настай байж байхдаа яг энийг яг мэдэрч бичсэн бэ? За энэ бол миний 19 настай бичсэн шүлгээ. Ер нь миний амьдралын зорилго бол эцсийн эцэст орон зохиолч биш. Ямар нэг бас үйл хэрэгжүүлэлтэй зүгээр би ганцхан Монгол улс л газрын хөрсөн дээр улс шиг улс байгаасаа ямар ч улс оронд миний ард түмэн битгээ дэвлэхүүлж байгаасаа гэж боддог. Монгол хэзээ нэгэн цагт дэлхийд хинж дэвлэхгүй улс болчихсон байдгийн бол мань мэтийн хүмүүс бол газрын хөрсөн дээр үйлд мартагдсан